Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө хичээлээр та бүхэндээ мерчант буюу худалдаачин өөрийн ажлын байрны хаягийг хэрхэн оруулах тухай харуулъя. За бид нар desecret.com гэдэг сайтаараа орсон байна. Ингээд хүний дүрсэн дээр дараад мерчант яах вэ гэхээр өөрийнхөө мэйл хаяг нууцгаар мерчант дансандаа нэвтэрнэ. За энэ цэнхэр цүнхний доод талд нэгэнт одоо мерчант болцсон байх юм бол мерчант дансанд нэвтрэх гэсэн үгэн дээр дарж орно. За энэ бүгдээрээ хараарай. За мерчант аккаунт буюу мерчант данс. За энийг би та нарт харуулъя. Энд бол яг үхээр мерчант анх өөрийнхөө дэлгүүрийг нээхдээ хаягийн бүртгэлдээ бол юуг оруулдаг вэ гэхээр OneXCM-ийн файл дээр байгаа өөрийн хаягийн мэдээллийг оруулдаг. За тэгвэл өөрийн ажлын байрны хаягийг оруулахын тулд яг үхээр хаягийн бүртгэл гэдэг цонхон дээр дарна. Мерчант хичнээн ч одоо хаягтай байж болно. Улаанбаатар гэхэд л одоо жишээлбэл Баянзүрх, Чингэлтэй, Дүүрэгч гэдэг юм уу тийм ээ. Хөдөө орон нутагт байх юм бол Хинтид орнод, Сүхбаатар гэх мэтлэнгээр хичнээн ч одоо ажлын байртай байж болно. За ингээд ажлын байрныхаа хаягийг оруулахын тулд баруун талд байгаа шинэ хаяг оруулах гэдэг цэнхэр цонхон дээр дарна. За энэ дээр маш товчхон энэ жижигхэн бяцхан анкетыг бүглэнэ. Эхлээд хэл солино. За энэ дээр бол Албани гэдэг хэл байна. За тэгэхээр бүгдээрээ англи хэлний сонголтыг хийх. За эхний 3 үсгээ бичигтэл гараад ирнэ. За тэгэхээр яг үхээр өмнөх энэ хэлийг устгаж болно. За энэ хаягийг энэ хэлийг солих уу гэж байна тийм ээ. За солиё. Мерчантын нэр. За мерчантын нэр бол анх одоо батлагдахдаа Яргуу 87 гэдэг энэ дэлгүүрийнх нэр. За энэ дээр Яргуу 87 гэж бичнэ. За биччихлээ. Одоо доод талд нь юу вэ гэхээр дэлгүүрийн байршлын хаяг. Эхлээд улсаа сонгоно. Монголиа. Гараад ирлээ. За энэ дэлгүүр Улаанбаатар хотод байрладаг учраас Улаанбаатар. Шуудангийн код. За хэрвээ шуудангийн кодоо мэдэхгүй байх юм бол одоо ямар ч дүүрэгт байж болно, ямар ч аймагт байж болно тийм ээ. Энэ одоо дүүрэг бүхэн, аймаг бүхэн өөрийн гэсэн шуудангийн кодтай. За кодоо хэрвээ мэдэхгүй бол яг үгээр бүгдээрээ шин цонх нэгээд zip code гэд бичээд орчие. За энэ дэр zip code Улаанбаатар. Доошоо яваад шуудангийн нэгдсэн код. Манай мерчантын дэлгүүр Чингэлтэй дүүрэгт байрладаг. Тэгэхээр Чингэлтэй дүүргийн шуудангийн код нь 15,000 байх нэ. За ингээд бүгдээрээ 15,000 гэд бичье. Хаяг, дэлгүүрийн хаяг. За дэлгүүрийн хаягаа бид тусгай урьдчилаад бас бэлдээд тавьчихсан байгаа. Яагаад гэвэл янз бүрийн техникийн саатал гарахад бол дахиж одоо олон дахин бичих шаардлагагүй. Шууд одоо хуулбарлаж аваад тавьчихна. За манай мерчантын дэлгүүр. Ер нь энэ манай мерчант бол төрөл бүрийн бараа зархаас гадна одоо энэ эмчилгээний массажны аппаратн дээр ажиллах одоо ийм үйлчилгээг үзүүлэх гэж байгаа. За тэгэхээр энэ хаяг нь болохоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Хийдник худалдааны төвийн 101 тоотод байрладаг. За ингээд хаягаа тодорхой бичлээ. Утасны дугаар. Энд бол яг үхээр тухайн ажлын байран дээр сууж
утсанд хариу өгөх хүний утасны дугаарыг оруулна. Улсын код эхлээд бичнэ. За энэ гурвалжин сум дээр дараад шууд код идэвхжүүлнэ. За утасны дугаар. За утасны дугаараа бас бичээд хадгалчихсан байгаа. Тухайн дэлгүүр дээр суух утсанд хариу өгөх хүний утасны дугаар. Энэ хоёр утасны дугаар байна. За холбоо барих хүний нэр. Өөрөөр хэлэх юм бол тухайн дэлгүүр дээр үйлчилгээний төв дээр сууж утсанд хариу өгөх хариуцсан эзний нэр. За тэгэхээр энд бол Бат Яргуй. Бат Яргуй. Батмөнх. Эхлээд нэрийг бичин, дараа нь овгийг бичнэ. За энэ дээр ажиллах хоногуд. За энэ дээр нэгдүгээр өдрөөс эхлээд бүтэн сая өдөр ерөөсөө амралтгүй бүтэн 7 хоног ажиллах нь байна. Ажиллах цагийн хуваар. Ажиллах цагийн хуваар маань юу вэ? 10-аас 20 цаг гэж байна. За энэ ажлын цагуудыг оруулчихсан байгаа. Өглөөний 10:00-оос оройн 20 цаг 20:00 хүртэл ажиллана. За ингээд бүх мэдээллээ шалгаад болсон гэж үзвэл хаягийн бүртгэлийг оруулах гэдэг энэ шар цонхон дээр дарна. Ингээд та бүхэн хаягийн бүртгэлээ оруулаарай. Анхаарал тавьсанд бүгдээрэнд нь баярлалаа.